Тэрбум мод тарих үндэсний өдрийн хүрээнд Монгол банк болон Монголын банкуудын холбоо, аралжааны 12 банк, хөгжлийн банк зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр 300 мод тарилаа. Мөн олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын банкны нэрэмжит төгөл байгуулахаар зорьж байна. Тодорхойлбол олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайн 14 га талбайд банкны нэрэмж төгөл байгуулж байгаамаа. Цаашид услахааны систем хөв цөөрөн байгуулахаар төлөвлөжээ. За тэгээд бидний хувьд бол 2030 он гэхэд бол 50 сая мод тарина гэж ийм амлалт авчихсан байгаа. За өнөөдрийн байдлаар бол 3 сая модыг тарилсан байна. 21 аймагт бол одоо банкны төгөл байгуулсан. За ялангуяа энэ Улаанбаатар хотод энэ Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэрт олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм бас зорилготой ажиллаж байгаа. Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд болохоор Улаанбаатар хотын банкны нэрэмж төгөл байгуулахаар бид нар 2024 оны хавраас эхлээд тариалт хийгээд эхэлсэн байгаа. Өнгөрсөн оны хувьд бол бид нар 20 гаруй нэр төрлийн 7000 мод тарьчаад байж байгаа. За энэ ондоо болоод бид нар дахиад одоо үлдэгдэл мод буюу нэг 1000 орчим модыг хаврын тариалтаар тарихаар юм төлөвлөсөн байж байгаа. Монгол банк болон Монголын банкны холбоо, арилжааны банкуд хамтран тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг 2022 онд байгуулсан байдаг. Тус сан нь өнгөрсөн хугацаанд 81 төсөл хөтөлбөр санхүүжүүлж 3 сая мод тарьжээ.